Орой мэнд үзэгчтэй тань мэдхүүн мэдлэг мэдээлэл олгох тоон хөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар хэлж байна. Судлаач Оргил Эрдэнэ маань оролцож байна. За орой мэнд. Орой мэнд. Бид хоёр өнөөдөр инфляцийн тухай та бүхэнтэйгээ ярилцсан. За танаас яриагаа эхлэх үү. Инфляц гэдэг бол ерөнхийдөө энэ мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөөс үүдсэн. Тэгээ мөнгөн тэмдэгтийн худалдаа авах чадвараа алдж байгаа энэ үйл явцыг инфляц гэдэг. За энд нэг жишээ байна. Жишээлбэл одоо кофений тий. Тэгээ 2000 онд бол манад бас ийм л үнэтэй байсан. Өнөөдөр ингээд бараг $3, 10 хэдэн мянган төгрөгийн үнэтэй болчиход байна шүү дээ. Энэ бол бас л нөгөө инфляцтай холбоотой өсөлт үүний. Тий, энэ ерөөсөн инфляцтай холбоотой үр дагавар нь гарч байгаа. Өөрөөр хэлбэл аливаа бараа бүтээгдэхүүний үн өсөж байгаа үзэгдэл нь өөрөө үр дагавар. Тэгэхээр инфляц гэдэг бол ерөөсөө л энэ мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хэлдэг. Энээс үүдсэн энэ одоо мөнгөн тэмдэгт үнийн шээ алдж байгаа хэлбэр. За энэ дээр яг энэ доллартай холбож байгаа гэдэг утгаар нэг санаа илэрхтүүлээ. 1971 онд Америк долларыг бол Алтан баталгаанаас салгасан байдаг тийм нэгсний үед тийм. Тэгээ тэрнээс хойш үндсэндээ бол одоо доллар өөрөө алтаар баталгаажгаа болоод ирэхээр асар их хэмжээний одоо мөнгө хэвлэлт үүссэн тийм. За өнөөдрийн нөхцөл байдал төр бол жишээлбэл тухайн үед алтны үн аяш чинь нэг унц нь $35 байсан бол одоо аль хэдийн $3,900 болцсон явж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө алтны үн бас өсөд байгаа юм биш. Эсвэргээрээ тухайн мөнгөн тэмдэгтийн худалдаа авах чадвар нь буурч байна буюу энэ инфляц л үйлдвэрлээд байна л гэсэн үг. Иргэд маш их ярьж бичдэг шүү дээ. Мөнгө олж байгаа ч гэсэн бид нар энэ мөнгө маань хөрөлцгөө болоод байна. Жилээс жилд гэдэг тий. Тэгэхээр энийг л одоо энэ нөгөө үнийн өсөлт буюу нөгөө инфляц маань идээд байна шүү дээ. Жишээлбэл одоо манай 20,000 төгрөг 2000 онд бараг $19 байсан ба шүү дээ. Өнөөдөр $6 хүрэхгүй болчиход байна. Тийм ээ. Тэгэхээр одоо манай Монгол мөнгө маань ийм хэмжээнд үн ханшин унаад байна тийм үү? Үнцний алдсаар л байна гэсэн үг. Ерөөсөө жил ирэх тусам л үнцний алдж байна. Ер нь бол шууд хэлэхэд эн чинь нөгөө юу гэдэг эрх баригчдын ч гэдэг юм уу Монгол төрийн одоо явуулж байгаа буруу бодлогын л үр дагавар ингэж харж байна л гэсэн. Бид нар ажиллаад байдаг. Мөнгө олоод байдаг. Гэтэ тэр мөнгөөрөө жил ирэх тусам авч байгаа зүйлийн маань хэмжээ нь өсдөггүй тий тоо хэмжээ. Энэ жил бид нар одоо 100,000 төгрөгөөр 10 бараа авдаг байсан бол эх жил 80 юм уу 9-ийг авдаг. Тэр 100,000 төгрөгөөр гэсэн үг. Энийг л одоо энэ тэгээ хаанаас гараад байгаа юм? Ерөөсөө л энэ төрийн оролцоо нөгөө тэгвэр ер нь улс орнууд яаж инфляцийн хямралд орж одоо дампуурлаа зарладаг вэ гэх юм бол ойлгомжтой. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд төв банкар дамжуулаад асар их хэмжээний мөнгө хэвлэдэг. За тэрнээс үүдээд инфляц бол одоо газар авч улс орн эдийн засгийн тэр чигээрээ сүрдэг. Эний хамгийн том жишээ бол одоо Ваймарын Герман улс тий 1921-с 23 онд одоо юу гэдэг нэг талхыг жишээлбэл нэг маркаар худалдаж авдаг байсан бол чим асар богино хугацаанд хэдэн сая тэрбум маркаар бүр тэрэгтэй мөнгөөр худалдаж авдаг болсон тий. Цалин буунгууд тэр өдөртөө л одоо зарцуулахгүй бол маргааш ч гэдэг юм уу үнцэн нулам унжидаг тий. Тийм байдлаар хүртэл орж исэн байна. Одоо энэ нэг график байна тийм ээ. Манай төсвийн одоо нийт орлого тусламжийн дүн 2016 онд 5.8 их 80 байсан бол одоо эх жил бүр 34.9 бараг 35 их 80 болохоор энэ хугацаанд өссөн байна шүү дээ. Тэгэхээр энэ их төсвийн тэлэлт, төрийн тэлэлт энэ өөрөө юунд хүргэж байна вэ? Тэр чигтээ одоо инфляцийг дэмжиж гин одоо төр өөрөө бий болгоод байна гэсэн үг мөн үү? Тийм мөн шүү дээ. Одоо төсөв том байна гэдэг чинь төр томорж байгаагийн тэлбэр тий. Одоо өнөөдөр Монгол улсад чинь нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн тооч нэг 200,000 хүрэхтэй гүйттэй байгаа. Гэтэл төрийн албан агчдын тоон бараг 300,000 руу өгсөн. Тэгэхээр чинь одоо процентлоод одоо ховчлаад үзэх юм бол энэ чинь бараг 25% тэгээ 4 хүн дутмын нэгэн төрийн албан агч болсон шнэ. Энэ хэрээр чинь л юу гэдэг инфляцийг үйлдвэрлэж байгаа тий. Тэр төрийн албан агч нар бол баялаг бүтээдэг ч гэдэг юм уу тийм хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр инфляцийг бол бодлогоор хийж гинэ гэж ойлгож байна. Тэгээд жил болгон алдагдaltaй төсөв баталдаг тийм ээ. Тэрийг нөхөж ийн гэдэг Монгол банкнаас мөнгө л хэвлэдэг. Ийм л зүйл. Бас маш их татаас халамж ойлгомжтой. Халамж бол ялангуяа маш том одоо асуудал болчиход байгаа. Монголч одоо нийт халамжийн бараг 60 орчим хувь нь хүүхдийн мөнгө болчиход байна шүү дээ. Тэр хүмүүс энийг одоо ойлгохгүй 1.5 их 80 төгрөг тий. Халамж гэж ойлгохгүй ч байгаад байх шиг. За энэ нөгөө мөнгө ийм хоёртой холбоотой өсөлт. Яг зөв. Эндээс маш тодорхой харагдчихна. Одоо ерөнхийдөө энэ сонгуулийн жилд юу болдгоо гэхээр энэ эрх баригчид өөрсдийнхөө энэ эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд те сонгуулийн хооронд юу гэдэг өөрсдийнхөө статус квог хадгалж үлдэхийн тулд асар их хэмжээний мөнгө хэвлэдэг. За энэ бол өнгөрсөн 2024 онд бол мөнгөний нийлүүлэлтийн хэмжээ 37 их 80-аас 43 их 80 руу буюу одоо 5.9
9 их 80-аар нэмэгдсэн. Тэгэхээр энэний үр дүн импакт нь мэдээж одоо гарч байгаа. Цаашдаа бүр ч илүү илэрч гарна. Энэ бол мэдээж эдийн засагт маш том цохилт үзүүлнэ. Энэ одоо 15 онд 10 их 80 байсан бол 24 онд 43 болж одоо тий 4 дахь өссөн ба шүү дээ. Одоо 9 жилийн хугацаанд. Тий. 2015 онд төгрөг долларын харьцаа хэд байсныг бодох юм бол бараг 1800-900 таа. Одоо бол энэ чинь 3600 ч гэдэг юм. Ингээ бодохоор төгрөг бол одоо жил ирэх тусам л үнцэнэ алдаж байна. Ерөөсөө бодлого буруу байна л гэсэн үг. За бусад улс орны жишээ. Жишээлбэл одоо 2008 онд Зимбабве улсад бол 231 сая хувийн өсөлт бий болж исэн байна шүү дээ. Вон дөрөн мөнгөөр одоо талах авч исэн гэдэг. За тэн дээр нэг зураг байна тийм ээ. Одоо 1 килограмм махнаас одоо хэд дахин их одоо ийм цаасан мөнгөөр одоо энэ махыг худалдаж авдаг байх жишээний. Яг үнэ энэ зураг бол жишээлбэл хангалттай инфляцийг тайлбарлаж байна. Тодорхой бараа бүтээгдэхүүн байлаа гэж бодоход түүнтэй одоо харьцаж байгаа мөнгөний хэмжээг л ихсгсэн байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж энэ Зимбабве ч гэдэг юм уу, за энэ Венесуэл гэж энэ улс орнууд чинь яг л адилхан төсвийн алдаглаа нөхөхийн тулд төв банкар дамжуулж асар их хэмжээний мөнгө хэвлсэн. За дээрэс нь энэ төрийн оролцоо өндөр байгаатай холбоотой үр дагавар нь ингэж илэрч харж байна. Венесуэл улс ч одоо 70-80 оны үед бол хамгийн өндөр эдийн засгийн өсөлттэй капиталист улс байлаа шүү дээ. Тэгээ энэ одоо сүүлдээ бол энэ 2018 онд бол инфляц нь 1 сая % хүрсэн байна шүү дээ. Энд хүргэсэн одоо үндсэн шалтгаанууд нь юу юм? Төсвийн алдаглаа нөхж байгаа хэлбэрээр төв банкнаас асар их хэмжээний мөнгө л хэвлэж байгаа. Тэгээ мэдээж төр данхаас нь томорсон, түрүүний Монголын жишээтэй төстэй үйл явдлууд болсон. За нөгөө баялагын хараалч гэдэг юм уу бас ингээд олон янзын тайлбаруудыг хэлж болно л доо. За энэ бас нэг ойролцоо жишээ бол 1970-аад онд бас Чилийн жишээ байдаг шүү дээ. За Чилд бол юу болсон гэхээр бас л яг энэ байдлаар инфляцийн хүн хямралд ороод 500% руу явж ихт нь бол тухайн үед одоо Пиночетийн эхний хэдэн жилүүдэд Милтон Фридман эдийн засагч одоо зөвлөхөөр ажиллаад тэгээд маш богино хугацаанд 500-аас 30% руу буулгаж ирсэн ч гэдэг юм уу. Тэр юу хийсэн бэ гэхээр нэгдүгээрт бол мэдээж үн чөлөөсөн, хоёрдугаарт нөгөө төрийн оролцоог багасгасан. За мөнгөний нийлүүлэлтийг зогсоосон ч гэдэг юм уу. Иймэрхүү үйл ажиллагаагаар л инфляцтай тэмцсэн байд. За Аргентин улсын жишээ сүүлийн үед одоо Монгол төдийгүй дэлхийд даяар л одоо жишээ аваад ярьж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Аргентин улсын инфляцийг харахаар одоо маш өндөр хөв байжгаад 24 оноос хойш бас огцон бууралт хийсэн байна тийм ээ. За нэг хөрөө барьсан ерөнхийлөгч сонгогдсон. Тэгээ энэ хүн яг ямар өөрчлөлт хийгээд энэ улсын инфляцийг ингэж буулгаж чадж байгаа вэ? За тэр хөрөө барьсан жишээ бол угаасаа одоо төрийг жижиглэнэ гэсэн санаа тий. За тэгээд нэг тухайн үедээ 22 яам агентлаг газруудтай байсныг бол 9 суулгаж бууруулсан. Тэгэхээр төрийн албан хаагчдын тоог цомгтгсон ч гэдэг юм уу. Ерөөсөө энэ жижиг цомхон төрөл өөрөө мөнгөний нийлүүлэлтийг багасгахад бас том хувь нэмэр оруулдаг юм байна гэдгийг ойлгосон. За тэгээ мөнгө хэвлэлтийг багасгасан, бууруулсан, зогсоосон тий. За энэ үднээсээ үр дүн нь бол асар богино хугацаанд гарч ийн. Үндсэндээ бол нэг жил хэдэн сарын дотор тий буюу одоо 2023 оны 12 сард л ажил авсан шүү дээ. Тэгэл энэс хойш одоо хийсэн явуулсан бодлогууд нь үр дүнгээ өгж байгаа нь одоо энэ график дээрээс харагдаж байна. Инфляц жишээлбэл 24 онд энэ хавцаа байсан бол одоо 1.5 руу буусан байх жишээ нэ тий. За манад ирнэ ямар асуудлууд байгаа юм. Манай инфляц ягаад дандаа ингээ 2 оронтой тоолвол юм л бол 2 оронтой тонлоо хүрчээд байна шүү дээ. Аргалж байгаа тий. Тэгээ энэ дээр одоо үндсэн шалтгаануудыг одоо та юу гэж үзэж байгаа? Хамгийн гол шалтгаан бол ерөөсөө энэ төсвийн алдагдал тий. Жил болгон л одоо алдагдaltaй төсөв батлаад тэгээ тэр алдагдлаа нөхж байгаа арга хэлбэр нь өөрөө үргэлж мөнгө хэвлэх замаар одоо гал унтраас нь тий аргацаасан байдлаар нөгөө талдаа нөгөө төрийн албанч томорж идэг, төрн данхааж идэг, төсөв нь байнга өсөж идэг тий. Энэ нэрээрээ эдийн засгт оролцоо нь томорж идэг. Энээс болоод юу гэдэг бодлогын буруу одоо алдаатай үйл ажиллагаанаас болоод инфляц жил болгон өсөж идэг. Ийм л нөхцөл байдалтай. Тэгээ манай ч одоо ингээд тэтгэвч төрийн албаны зарим зардал тийм ээ. Зарим төрийн албан агчдын цалин хангамжийг жил болгон одоо инфляцтай уялдуулна, нэмнэ гэдэг баг хуульчилсан байна шүү дээ. Энэ нь одоо үнэхээр зөв юм уу? Ингүүл одоо тэр хүмүүсийн одоо бод дорлого нэмэгдэж чадах юм уу? Гэхдээ одоо бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэхгүй байхад л одоо тэрнээсээ давцсан хэмжээний илүү л мөнгийг л зах зээлд цутгаад байна гэсэн үг шүү дээ. Энийг бол одоо ямар ч аргаар хийж болно. За юу гэдэг хөгжлийн банк ч гэдэг юм уу, элдвийн янзын төсөл хөтөлбөрүүд те эсвэл одоо юу гэдэг
төрөөс зохион байгуулж байгаа олон янзын үйл ажиллагаанууд байдаг шүү дээ. Яаж хийж болно? Гэхдээ эцсийн бүлэгт мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгаа бол энэ бол инфляцийг үйлдвэрлэж байна л гэсэн үг. Одоо бүр хуульчилсан байна шүү дээ, тийм ээ. Одоо ингээд хуульчлал явна. Тэгэл одоо хизээч буудаггүй нэг юм инфляцийн гаралтай ямарлал бол бид нар орчлоо шүү дээ. Одоо бол төрийн бүтэц орон тоо ер нь манад буурахгүй байна. Болж өгөө нэмэгдэх гэдэг шүү дээ. Байгаль нэмэгдэж байна. Татварч өсөж байна. Энийг бас дагаад тийм. 30 жил бол тасралтгүй төсвөө бид нар ингээд тэлээд одоо явчихсан тийм үү. Төсвөр улс орон төсвийг тэлээд улс орон хөгждөг болвол манайх одоо бүр тасаргаа хөгжихөр болсон тийм ээ. Энэ төсвийн тэлэлт чи өөрөө дахиад инфляц үйлдвэрлэж байна. Мөнгөний хэвлэлтийг нэмэгдүүлж маш ихээр нэмэгдүүлж байна гэсэн үг зөв. Зөв. Тий. Төсвийн тэлэлт гэдэг чинь л өөрөө инфляц үйлдвэрлэж байна л гэсэн үг. Ерөөсөө л мөнгөний нийлүүлэлтийн тоо хэмжээг ихсгэлээвэл инфляц л одоо үйлдвэрлээд байна гэсэн үг. За одоо хамгийн сүүлийн судалгаагаар бол төсөвт нийлүүлж байгаа 208 хуулийн 1024 заалт байна гэж байгаа байхгүй юу? Ямар нэгэн байдлаар төсвийн зардлыг хуульчилсан. Одоо нэг хууль батллаа, энд ийм оронтой эсвэл ийм зардал заавал зарцуулнаа энэ хуулийг хэрэгжүүлэхэд гэдэг. Нөгөөх нь бусад төрийн үйл ажиллагаа юутайгаа уялдаатай үгүй нь хамаагүй гой хууль баталчлаа, энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд ийм зардал гаргах гэдэг ийм олон хууль баталсан байгаа. Одоо энийг л одоо цуцлахгүй бол энэ төсвийн одоо тасралтгүй тэлэлт бол байнга үргэлжлэнэ гэж үзээд байгаа. За дараа нь бидэрт бас нэг асуудал байгаа тийм үү? Иргэдэд. Юу гэдэг вүлээ? Засаг төрөөс нэг юм байнга хүсдэг штэ. Тий. Нөгөө үн зохицуулахаас. Тий. Үн зохицуулаад өгөөч. Үнийг буулгаад өгөөч. Зээлийн хүүг буулгаад өгөөч, тийм ээ? Тий. Нэгээс нэг хүчээр зах зээлд хүчээр оролцоо та нар энийг зохицуулаад өгөөч. Энэ зөв юм уу? Энэ буруу штэ. Энэ ерөөсөө түрүүний ярьсан тэр Ваймарын жишээ бол маш том жишээ. Одоо юу гэдэг нэгдүгээр дайны дараах тэр өр төлбөрч гэдэг юм уу тэр нөхөн төлбөрийг одоо нөхөхийн тулд бид нар чинь асар их хэмжээний мөнгө хэвлэлсэн байгаа байхгүй юу. Тэгээ мэдээж хүссэн хэн хүссэн бэ гэхээр бас л иргэд бас өссөн. Тэгэхээр л буруу бодлогын үр дагавар л. Одоо манай чи нэг махны үнийг тогтворжуулах гэж нэгээд маш их татаас өгдөг штэ. Гэхдээ махны үн буурсан уу? Буурахгүй штэ. Жил болгон одоо нөөцийн мах бэлдэж байгаа маш хямдар. Гэхдээ махны үн жилээс жилд өсөж байгаа. Эсвэргээрээ энэ нь өөрөө малчдыг бага орлоготой байлгаж байна. Тийм үү? Хүчээр. За мал аж ахуйн бүтээгдэхүүн дээр тулгуурлаад үйл ажиллагаа явуулдаг компаниудын өсөлтийг яаж гэнэ үү? Тэр махны үнийг тогтвортой байлгахын тулд тэдний өсөлт хөгжлийг яаж гэнэ? Боочод байгаа шүү дээ. За ийм тохиолдолд одоо маш олон бүтээгдэхүүн дээр байгаа тийм үү? Тий, аална шүү дээ. Бензин гэлээ. Бензин. Өөр юу гэдэг? Эрчим хүч. Тий, эрчим хүч. Стратеги гэж нэрлээд байдаг. Одоо бараг бүх хүнс орох нь шүү дээ, тий. Харин тий. Бид нар ч одоо хүнсний өвсгөл хийж байгаа гэдэг. Тий, тэгэхээр зах зээлийн жамаараа л явах хэрэгтэй. Тэгжиж л одоо бодит үн тогтно. Энэ банкудаас одоо юу гэдэг бодлогын хүүг өөрчлөх замаар тий нэг бол хүүг өсгөөл, нэг бол хүүг буулгаал. Энэ чинь бол яг бодит зах зээлийн үн бол биш байхгүй. За бид нар тэгээ цаашаа яах юм? Одоо ингээл одоо жил болгон инфляци үйлдвэрлэл яваад байх юм уу? Энийг өөрчлөхийн тулд бид нар ер нь юу хийх ёстой юм? Бус улс оронд ямар жишээ байна? Одоо энэ инфляцтай үнэхээр тэмцсэн. За Чилийн жишээг түрүүн ярьсан. За одоо хамгийн сүүлийн жишээ бол энэ Аргентины жишээ шүү дээ. Аргентин бол ойлгомжтой төрийн энэ бүтэц оронтойг цомготгосон. За тэгээ мөнгө хэвлэлтийг мэдээж зогсоосон тий. За тэрнийхээ үр дагаврыг одоо үр дүнг нь одоо бол хараад байж байна. Инфляцийн асуудлаа ерөөхдөө давж гараад эдийн засгийн өсөлт рүү орчлоо шүү дээ. Тэгэхээр энэ уг нь бол тийм хүн ойлгоход тийм хэцүү зүйл бол биш юм байна. Хамгийн гол нь яг энийг бодлогоор хийгээд байдаг нь эрх баригчид өөрсдөө одоо юу гэдэг өөрсдийнхөө эрх мэдлийг удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд ялангуяа сонгуулийн үеэр асар их ийм үйл ажиллагаануудыг хийдэг. Энэ айгүй хортой. Би яг Монголын жишээн дээр тэр өнгөрсөн сонгуулийн үеэр 5.9 их 80-ыг хэвлж нийлүүлсэн гэдгийг л одоо онцолж хэлмээр байгаа. Энэний үр дагаврыг бид нар энэ жил хүртэн, эх жил хүртэн за дахиад цаашдаа олон удаан хугацаанд бас энэ инфляцийн ямарлал руу орж байгаа. Энэ инфляцтай ч ганцхан Монголыг тэмцэх ёстой юм шиг одоо ер нь ойлголтыг олон нийтэд өгөөд байдаг штэ. Тэг чинь ганцхан Монгол өнгөний ажил юм уу? Гэхдээ яг энийг иргэд өөрсдөө бас шаардах хэрэгтэй. Иргэд өөрсдөө энэ эдийн засгийн мэдлэгээ ч гэдэг юм уу багч гисэн сайжруулж ивэл одоо юу гэдэг ахиц дэвшил гарна л гэсэн үг. Монгол банкны үйл ажиллагаач гэсэн ер нь бол төрөөс бас зохион байгуулж байгаа шүү дээ, ойлгомжтой тий. Төрөөс янз бүрийн хөнгөлөлттэй зээлүүд гаргаж идэг. Тэр чинь тэгэл юу гэдэг бодит
зах зээлийн хүүн дээр биш хүчээр одоо юу гэдэг багасгсан 6% зээлч гэдэг юм уу ийм мөнгөнийг одоо арилжааны банкудаар дамжуулаад нийлүүлээд байхаар чинь тэр үлдэгдэл зах зээл дээр байгаа зөрүү одоо хүүгийн төлбөрийг хэн төлөх үү? Тэрийг яаж босгох үү гэдэг асуудлууд гарна шүү дээ, тий. Ийм байдлаар л ер нь инфляцийг үйлдвэрлэдэг. Манайх чинь маш олон хөтөлбөр хэрэгжүүлж штэ. Цагаан алт, хүнсний өвсгөл, шинэ хоршоо. Энэ бүгдээрээ ийм хөнгөлөлтөй зээл олгодог. Зээлийн хүүгийн зөрүүг нь бусад татвар төлөгчнөр төлдөг. Тий. За энэ өөрөө эргээл яах вэ? Дахиад инфляцийг өөргөж байгаа шүү дээ. Инфляцийг өөргөдөн. Хаанаас гаргаж ирж байгаа мөнгө юм бэ, тий? Хамгийн гол нь тэр их усүрийг нь тодорхой байлгах хэрэгтэй. Түүнээс биш ийм ч хөтөлбөр, ийм ч гоё нэртэй одоо юу гэдэг тий хүнд ч одоо юу гэдэг хамгийн таатай сонсогдох баг хувийн хүүтэй зээлч гэдэг юм. Энийг ер нь бол энэ түрүүний ярьсан Зимбабwe улс чи яг л энэ зүүнний популизмын амлалтан дээр л улс төрчтөр нь асар их хэмжээний ийм халамжч гэдэг юм уу ийм мөнгө тараасан байдалтай эсвэл одоо ийм гоё нэртэй хөнгөлөлтөй зээл мэйл гээл ийм байдлаар л явсаар гол давпуурсан шүү дээ. Саяхан засгийн газраас одоо бизнесүүдийг эрхчлөө олгох одоо хуулийн төсөл санаачилж яах нэгэд хилцүүлэг хийгээ яваад байна л та. Тэгээд яг ийм төрлийн оролцоотой, ийм төрлийн том одоо бидний ярьдгаар нөгөө нэг данхар бүтцтэй үед одоо тийм хууль ажиллаж бизнесүүдэд эрхчлөө өгөөд тийм ээ. Улмаар одоо энэ одоо инфляцийг тогтвортой байлгах эсвэл эрс бууруулж чадах уу? Чадахгүй шүү дээ. Одоо төр өөрөө төрийг эхлээд хамгийн дөрөв жижигсэх хэрэгтэй болж таарах юм тий. Энэ бол одоо бод жишээ Аргентин дээр явж байгаа тэр 22-ыг 9 болгосон ч гэдэг юм уу. Тэрүүнтэй адилхан монголчууд ч гэсэн яагаад нэг 7 ямтай тий байж болохгүй гэж тий. Ийм тохиолдолд бол мэдээж баялаг бүтээдэггүй салбараасаа баялаг бүтээдэг салбар руугаа юу гэдэг жинхэнэ хийж байгаа хөрөнгө оруулалт болж хувирна шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд төрийг жижигсгэл хэрэгтэй. Төсвөд танах хэрэгтэй. Ер нь бол төр жижигсгэл төрийг жигсгэсээр ирвэл төсөв багасна. Төсөв багасна гэдэг бол татварын ачаалал буурна тийм ээ. Илүү чөлөөт зах зээл ажиллаж эхлэн чөлөөт зах зээл ажиллахлаар үн ханш одоо зах зээлийн зарчмаараа тогтно. Дагаад магадгүй иргэдийн орлого нэмэгдэнэ. Энэ үн ханшийн одоо өсөлт биш тийм ээ. Одоо буурна. Бидний өсөлтөх чадвар сайжирна гэсэн үг тийм ээ. Ерөөсөө л ойлгомжтой. За энэ дээр их алдартай үг байна тийм үү? Одоо таны ярих дуртай үг. Тий. Энэ инфляц бол хуульчлагдаагүй татвар гэж байна. Тэгэхээр яг хүмүүс энэ инфляцийг хэрхэн бий болдгийг мэддэггүйтэй холбоотойгоор энэ эрх баригчнар байнга одоо юу гэдэг хүмүүсийн эдийн засгийн мэдлэг хомс байдагтай холбоотой инфляцаар дамжуулж тэр төгрөгийн үн цэнийг унгах замаар өөрсөндөө сорчилж авч идэг. Тэгээ энийг бол яг энэ Милтон Фридман гэдэг одоо Нобелийн шагнал 1976 онд авч ирсэн санаж байна. Энэ эдийн засагч бол хэлсэн. За түрүүний ярьсан нөгөө Чили улсыг 500% инфляцаас 30% руу буулгасан гэж ярьж ирсэн. Энэ зөвлөсөн хүн бол энэ Милтон Фридман гэж байна. Тэгэхээр инфляц гэдэг бол хуульчлагдаагүй татвар юм а гэж хэлсэн байх нэ. Ер нь бол сүүлийн үед бол татвар гэж ярьдаг тийм ээ. Эн чинь бол чимээгүй татвар шүү. Та бүгдийн одоо орлогыг тийм ээ. Хөдөлмөрийн чи үр шимийг ингээд чимээгүйгээр сорж байгаа татвар шүү гэж байгаа. За бас нэг үг байна. Энэ бол эдийн засгийн төдийгүй улс төрийн өвчин шүү. Инфляц гэдэг бол тийм ээ. Энийг бол эрх баригчид өөрсдийнхөө тэр популист амлалтыг иргэдэд тулгасан тийм үү? Тулгалт. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд одоо нэг талаараа нэмээд байгаа юм шиг боловч нөгөө талаараа бол дандаа амьдралын одоо тэр чанарыг нь бууруулж байгаа ийм үзэгдэл шүүл гэж тайлбарлаад байна гэж үзэж байгаа тийм ээ. Тий, одоо энэ Австрийн эдийн засгийн дэг сургуулийн одоо төлөөлөгч Людвиг ван Мизес гэж хүн байна. Энэ хүн бол юу гэж хэлсэн гэхээр инфляц бол бодлого гэж хэлсэн байна. Тэгэхээр инфляц бодлого гэдэг нь инфляцийг бодлогоор хийж гинэ гэсэн үг. Тэгэхээр энэ хөнгөлөлтөй зээл хөтөлбөрүүд чинь дандаа нөгөө иргэдийн карманаас мөнгөнд тэмдэгтийнх нь үн цэнийг нь унгах замаар эрх мэдэлтнүүд өөрсдөндөө тэр баялагын үр шимийг нь хүртэж байгаа хэлбэр байна. Тэгэхээр энийг эрх мэдэлтнүүд бодлогоор хийдгээ гэсэн санааг Мизес хэлж ирсэн байна. За өнөөдөр зочин судлаач Оргил Эрдэнэбит хоёр маань инфляцийн талаар маш сонирхолтой өвөрмөц байр сууриас ярьлаа. Ингээд танд бас нэг дүгнэлт үлдээе. За тэгэхээр инфляц гэдэг бол бодлого юм а гэд эдийн засагч Людвиг ван Мизесийн хэлсэн дээр надад бас нэг санал орж ирж байна. За энэ бол юу гэхээр инфляц бол ерөөхдөө ловер юм байна. Яа тэгэхээр инфляцаар дамжуулж ард иргэдийн энэ өөрт байгаа мөнгөнд тэмдэгтийн үн цэнийг нь
одоо эрх мэдэлтнүүд сурчилж авдаг байх нэ. Өөрөөр хэлбэл мөнгөн тэмдэгтийн үн цэнийг унгах замаар эрх мэдэлтнүүд өөрсөндөө ашигтай хөлбөрийг бий болгож өөрсдийнхөө энэ статус квог сонгуулийн хооронд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд бодлогоор хийдэг зүйл юм байна. Тэгэхээр инфляц бол үндсэндээ ловер гэж хэлж болох юм аа. Ер нь бол бас Мари Ротбурд гэдэг эдийн засгчийн хэлсэн татвар бол хулгай дээрэм гэж байдаг шиг. За инфляц бол бодлого гэж Мисс хэлсэн байдаг юм байна. За тэгээ миний хувьд бол инфляц бол ловер юм байна шүү хүмүүсээ. За баярлалаа танд. Тоон хурд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. Дараагийн програмд дахин уулзцгаая. Баярлалаа.